Манайхан би ингээд ерөнхийлөгчд ингээд гомдол гарах гэсэн юм аа. Ингээд миний хийсэн хоолыг бол ингээд амар амтархан иддэг байхгүй юу? Намаа олох үйдэн цаач. Тэг чи ингээд хэрэгтэй эд материалаар нь хангаж өрөөсөө өгөхгүй байна. Тэгээд ингээд будаа гшагч авахул игээд тэгээд тэдэнд өрөг гэж яг ийм будаа гшагч гэд баримт нотлоготой уг нь харуулсан. Йоо окей болж ийн хичээд тэгэл байхгүй хутлаа яриад алга болчих. Тэгээ одоо би сүүлдээ бүр тийм энэ будаа гшагчаа хэрэглээд бол бүр гарсаж байна. Айгуу сайхан айтаахан ингээд агшаадаг болчиход байгаа. Тэгээ юу будаагшаач ер нь бол байсан юм л та. Тэгээ Монгол явуулчихад байгаа юм ерөөсөө. Тэгээ одоо хэддгээр зөөн бэлээ хаана амьдарч байгаа вэ? Яг над шиг юм будаагшаач хэрэглэж байгаа ард ирэх юм бол ерөөсөө нэгч байхгүй байх гэж би бодож байна хөвтэй. Тэгээ одоо бүр ингээд сүүлдээ ингээд ерөөсөө үг худлаа яриад ингээд авч өгнө гэж худлаа яриад яваад байгаа болохоор нь шууд ингээд бичлэг оруулж байна. Одоо ингээд шаардлага тавьж байна. Тэ энэ шаардлагыг өрөөсөө одоо нэгдүгээр өдөр ихэд шаардлагынхаа хариугаа авмаар байна. Будаа гшагч ахуулмаар байна. Ерөнхийлөгч рүү гард иргэдийнхэн дуу хоолой жоохон сонсдог баймаар байна. Биелүүлдэг баймаар байна. Худлаа нэг хүний царай харчаал тэг яг хоолой идэхдээ тий авч өгнө хичээл идэж дуусчаар эргэж хараа мартаж байгаа байхгүй юу? Ийм бэмэргүй байна. Будаа гшагч ахуул юу?